Сайн бацгаана уу? Намайг Баяргийн очисөх гэдэг. Одоо Instagram дээр дугуйтай тийм real контент хийдэг юм байна. Хар багаас л ундаг байсан л та. Энэ ухаан орхын л. Манай аав өөрөө дууны спортын мастер юм байдаг байхгүй. Тэгээ ухаан орхоос л юу дугуйтай. Юу унж хэлсэн дээ. Тэгэл багасаа л юу 10 жилээсээ байнга л дугуйтай л. Энэ явдаг байсан. Дугуйн дагуу дуртай гоё. Юу хэсэг машин унсан. Бас яг гэр бүлтэй очиж хүүхдүүд жоохон те ялчгүй машин тавих шаардлага гарсан л та. Юу төгжлөөс болсон. 2 өдөр дараалаад би машинт явж байгаад 3 цаг төгжлээд. Яг одоо манай одоо ажил 5 дахь сургуулийн тэнд байдаг. Тэгээ манай гэр болохоор зайсан UB таун тэнд байдаг байхгүй. Тэгээ яг энэ хооронд юусе яг 5 км л байдаг. Энэ хооронд ч юусе 2 өдөр дараалаад 3 цаг төгжлээд. Яг орой 6 гэж тараад 9-гээд гэстэй очиод хаш сүлдээ бүр утгагүй санагд юм байна л та. Читэй бүр амьдралын бүр хамаг цагаас аваа ичж байгаа юм санагдаа. Тэгээд юм дугуйтай шууд өвлжсэн хамаагүй юм явчихлаа яа гэж бодвол. Тэгэл юм сэтлэн тэгжлүүлсэн л төө. Тийм түгжээнээс л юм болтох гэж. Яг комбинзон байгаа яг. Яг комбинзон өмсвөл тэгээ нэг хүүртэг урт байх хэрэггүй. Яг нэг юм богинохон хүүртэг байх шаардлагатай болоод тэнгуүл чи нөгөө дугуй унаад ингээд тонгоохоор чи хоошоо ингээд бас хийх гэдэг. Тэгээ нэг комбинзон маань өөрөө бас юм мөрөвчтэй байх шаардлагатай байна. Тэгж л үнэх бэлдсэн дээ. Тэгээ комбинзон маань яг тэгж мөрөвчтэй байгаад тэгээд сайхан өвлийн гутлаа өмсвөл тэгээд хүүртэг. Тэгээ хамгийн гол юм бас нүүл рүү айгуу хэсэг гэдэг болохоор чи нөгөө юм ороолт битүү ороолт гэсэн. Энд ч явах шаардлагатай. Сайхан бэл явах хэрэгтэй. Цаан. Юу тэгэл гайгүй те. Дугуй чи өөрөө тэгээ нөгөө ингээд нөгөө зогсоо яваад байх биш. Яг нэг гэрээс гараад нэг 5 минут хийсний дараа ингээд бас ингээд халаад гоё. Тэгэхээр бас давгүй юм. Ер нь нэг өвөл бол халтиргаа гэлж тооцвол бусдаар бол дугуйтай бол цаг бол маш хэмжээ. 3 цаг явдаг газар байсан би одоо 20 минутанд тавьдаг болж байна. Тэгэхэд чи одоо хамдилын хамаг сайхан цагаар хэмжиж байгаа л та. Тийм хэмэгдэж байгаа нь бол амар анзаарч байгаа. Нөгөө өмнө чинь бол машинтай гараад явхад ингээд ажил хөөцөлт хийхээр яг нэг өдөрт нэг л ажил төлөвлөж байгаа байхгүй. Одоо ингээд замаар нэг газар орлоо харьлаа. Тэр хооронд л ерөөсөө одоо дугуйтайгаа л ерөөсөө нэг юм цүнхэн л багт хэмжээтэй л ерөөсөө хаашаа чамаагүй. Ингээд ажлаа амжуулаад ерөөсөө. Нэг 10 минутын зайтай л юм. Ан хот чинь бас өөрөө жижиг шүү дээ юм. Тэгэхээр ч ерөөсөө дэлгүүр хошоо мошоо бол доороо. Замд бол хэд хэд ажлаа амжуулаад хэрэгтэй шүү дээ. Яг нөгөө сая яг 3 дахь жил дээр л яг тэг санаагаа рилс хий гэж бодлоо л та бичлэг Instagram дээр тавьгаа. Тэгээ нөгөө яг хийсэн зорилго маань бол өөрөө ажилтаа л бат юм. Ер нь шууд. Одоо би саяхан нөгөө өөрөө тусдаа нэг юм хийж хэлж байгаа байхгүй бизнесээ эхлүүлсэн. Тэгээд тэрэндээ бас зориулаад ер нь хүмүүсийн юунд орохын тулд те бас үзэлтэй нэмэхийн тулд бас өвөл угаасаа л явдаг юм чинь. Энийг бичлэг болоод яач л та. Замдаа нэг 10 минутын бичлэг хийгээд тэр дундаасаа яг ашигтай зүйлсүүдээ сонгож аваад нэг минутын л рил болгоод хийж байгаа. Тэгээ хүмүүс ихтэй ажгүй хүрээд байсан л та. Тэгээд дахиад тэгээ сүүлдээ бас за тэгвэл зүгээр яваад аж болдго юм чи бас дахиад нэг өөр юм бас хийх юу байгаад бодол төрөөд.
Тэгээд өөр бас дугуун дээр юу хийж болох вэ гэдэг нэг идэх. Яа юм идэх явчихвал яа гэж нэг бодсон юм. Тэгээ бас яаж идэх учраас нэг хэсэг олоогүй. Яг гоё зам олох хэрэгтэй. Монголчин бас яг гоё зам байхгүй шүү дээ. Ингээ тэгэл яг нэг гоё зам олно. Тэгээ арайж олсон гоё зам маань ингээд мөсцсөн байдаг байхгүй. Тэгэл хайж явж байгаа л нэг эдэндээ тэгээд ер нь өөрөө би ч нөгөө дугуй бас олон жил унж байгаа болохоор бас гайгүй. Яг энэ дугуй маань бас нэг юм гарт олдг юм а яг дугуй ундаг хүмүүсийг мэддэг юм. Гоё мэдэрчдэг байхгүй дугуйгаа. Тэгээд ирэхээр яг нэг юм гараа тавиа явахад бол ер нь гайгүй дээ. Тэгээд хажуугаар нь энэ анхаарлаа сулруулахгүй тэгэл юмаа идэ явахад бол. Rest in peace, low key. Fuck a pigeonhole, I'm a night owl, it's a different mode. I'ma have to make a pain of 6 on a pinky toe. Heard you with a shooting guard, just let a nigga know. I would hang you courtside, not the middle row. All good love in a minute though. I can't stress about no bitch cause I'm a timid soul. Plus I'm cooking up ambition on the kitchen stove. Тий нэг амар хөдөл шууд лавж ижин л та нөгөө 35 градусд нөгөө пицца идээд би. Тэгээ нөгөө бэлтгэн дээр оруулаг юм аа. Тэгээд пицца идээд нөгөө далангийн зайсангийн далан дээгүүр явж ирсэн би тэр замаар. Тэгээ 35 градус гэж нөгөө газар мадагч амар булгаатай. Тэгж байгаа нөгөө том пицца ингээд нөгөө байсан. Тэгээ ингээд барьж явж ирсэн чинь халтраад. Тэгээд яг жолоод байгаа л да яг нөгөө цавтай пицца тэр чигт унагсан. Тэр чигт. Тэгээ бүр тэрэндээ бүр ингээд өөрөө бүр ингээд бочораад бой басаа. Тэгээд тэр бичлэндээ чинь ингээд хоёр пицца л идэх юм а яг идэж байгаа нь бол. Тэгээд ингээд яг хөтөл бүтэн пицца хайцсан хүн чинь нэг хоёрыг аваад тэгэл бичлэгэн дээр ийдсэн л тээ. Ер нь бол тэр бичлэгний түүх бол тийм баг. Тэгээ хүмүүс чинь нөгөө савта пиццанд хайчвал гэдэг дөө. Тэгээ байхгүй болсон баг шүү. Яг дугуйтай явахын давуу тал угаасаа дугуйн замын хор болохыг хүсэн үсэгээ дугуйн замаар биш л машин замаар орж таардаг байхгүй. Тэгэл машин замаараа ч явна тэгэл сонс нэмжтэл явхад юм дугуй ширүүн сайхан байхгүй дээ. Тэгээд зогсоол санаа зовхгүй. Одоо ишид өмчлөгийн байгууллага учраас зогсоол аюу хэцүү шүү дээ. Тэгэл дэлгүүр ороод ганц юм авахад л заавал зогсоо шаардлагатай болдог. Тэр болгон дээр чи хамаа байхгүй. Яг нэг газар очил дугуйгаа уяал ороод ажиллаа хэмжүүлэх боломжтой. Тэгээ өмнө ч бол машинтай бол ерөөсөө ажиллаа тараад харихын төс болдог гэсэн дөө. Итгэн л ерөөсөө 10 минутын өмнө ч гараад харийг. Одоо дугуйтай болсоос хойш бол тэгэл ажлын бүтээмж бас нэмэгдэж байгаа юм л та. За би хараад 30 минутын харихаа оронд яг дахиад нэг жоохон суугаа юм ачиж тий. Ажлын бүтээмж бас харах нэмэгдэж байгаа. Юу нь бол ингээд ийм айгүй санаа амар болт юм. Бүх юмд гараад төгжилтэй санаа зовхгүй гэдэг чинь айгүй том стрессийн нэг авч хийж байгаа нэг юм л та. Одоо би нөгөө эхлээд ярьсан ч 3 цаг төгжээр харихад бол яг хүний стресс бол яг оргилдоо тулаад харж байгаа юм л та. Тэр чинь бол дугуйтай бол сайхан замдаа ажиллаа гоё төлөвлөн гэж юу ч бодохгүй шүү дээ. Өөр ажиллаа төлөвлөн эсвэл замдаа одоо гоё юм үзээ хараа явна. Сайхан гоё юм шүү дээ. Тэгээ манайх ер нь дугуй юм аль болох. Тэгээ унаанаа гэж юм зөвлөмөр. Тэгээд би бас яг өвөл дугуй унахыг бол би яг өсвөр насныханд яг бол зөвлөмөргүй байна. Тий. Яг олон жил дугуй унсан яг тийм хүмүүс л өвөл яг гоё бэлтгэлээ базаагаад өвөл уун бол бас ер нь гайгүй шүү. Яг халтагаагаар тооцоолоод ингээд айжхан яваад байвал. Дугуй унахын яг ийм гоё амар амгалан мэдэрдэг ийм маш тайван стресснээс ийм холуур байдаг болохоор манайхан бас дугуйгаа унуул ер нь их давуу тал ихтэй шүү. Тийм манай Улаанбаатар бол жижиг гэн. Энэ 15 минут л хот шүү дээ. Нэг дугуйтай бол 30 минут л хотох уу тийм хаашаа. Тэгээ хажууг нь бас нэг дугуйтай хүмүүс уриалж байгаа хажуугаар бас нөгөө тий дугуйн замыг маань тий бас дугуй унж байгаа хүмүүсээс ойлоо гоё дугуйн зам маа яг гоё машинаас юм тусдаа болгож өгөөд тэгээд ийм дөрвөлжин ийм зам биш яг нэг юм машин зам шиг ийм асфальтын замууд тэр замыг яг гоё юудгийг яг явхад явган хүмүүс алхахад амар дугуйтай хүмүүс гоё юудгийг дугуйн зам маань илүү гоё ингээд тухтай болоод ирвэл бас хүмүүс айлх дугуй унахыг болдох юм болов уу гэж боддог шүү дээ.
Энэ гэлэн хаяг анх хийж эхэлсэн нь бол юу л та. Тэгээд зөв бизнесийн л чимэл эхэлсэн л дээ. Тэгээд эхний бит хоёр өөрсдөө яг нэг юм өөрсдөө яг нэг юу хийж болох угаа. Бас хэсэг нэлээд бодсон юм аа. Нэг юм хөө бизнес хийвэл бас ойлоо чадах үлээ бас чадхаа ихлэ бодож байгаа юм л та. Тэгэл үзэж хагаад ер нь бол манай эхний санаа юм. Тэгээд нэг юм хөө гэрлэг хаяг байна гэдэг. Нэг 4-5 жил өмнөөс эхэлж байгаа. Дөнгөж нэг хүн л хийдэг гэсэн нэг анх. Тэгээд тэрийг харчаад бит хоёр болмоо санагдаад хийгээд үзүүл яа гэдэг. Тэгж л үн ихсэн дээ бизнесийн л зарчмаар ихсэн. Тэгээл яг бизнес ч гэсэн өөрөөсөө чадах юм жагаал тэгээд хийгээд үзсэн боломжтой санагдсан. Тэгээд хөгжүүлээд цаашаа явсан да. Түүн бас нөгөө ихсэн чинь нөгөө ихнэр өөрөө их гарын дүртэй байхгүй. Тэгээд энэ нөгөө энэ өсөг болгоныг ингээд яг гоё цэвэрхэн наан гэж нуглуулж наан гэдэг чинь бас өөр их гадуу шаардна. Яг цэвэр гар ажиллагаагаар явах болохоор ихнээсээ дуустлаа. Яг бүх гар ажиллагаагаар явал дуустал. Тэнгүүтэл чинь яг тэр бас айгуу том давуу болсон. Тий, гарын урах шаардна. Эхний л юу хайрч наандаа энэ. Тэгээд би миний хувьдлахаар босод нэм холбоос энэ нөгөө цахилгааны холбоосуудыг бүсэж идэг. Яг юунасаа компьютер ихэ бэлтгэхээс л эхэлнэ л дээ. Тэгээ яг захиалагчийнхаа саналыг сонсно. Тэгээд нэг иймэрхүү бай, тиймэрхүү бай гэдэг бидний саналыг бас сонсох үед нь бас зөвлөнө. Тэгээд ингээд өсөний фонд одоо дээр нь юм үгүй, доор нь ингэж бай гэдэг. Тэгээд ихэ бэлтгэхээс эхэлнэ юм загварын хараал. Тэгээд тий нөгөө захиалгааны холбоос нь явж байгаа болохоор энэс өөрөө 12 вольт юм гээл хэвхэв. Тэгэхээр нөгөө бас гайгүй хацсан гоо тийш нөгөө тогны массаас үүсээд ингээд топ мөцөхөд хүмүүс гайгүй. Ихэ бэлтгэхээс ахуулаад яг захиалаад явах юм бол нэгээс нэг 2 хоног болт хамгийн хурданда. Тэнгүүт хамгийн их ажиллагаатай текст бол юу н дармал текст тий. Одоо бичмэл бол гайгүй ингээд гоё ингээд налаад бичдэг. Яг ингээд дармал ээч үсэг үсэг ингээд нөгөө бүх зураасууд ингээд салаад тэр болгон салгаж ингээд гоё цэвэрхэн ихийн тулд бүгдийг салгаж идэв болохоор дармал үсгнүүдийг нэг ажиллаатай та. Той хийгээд нэг одоогүйсэн юм аа нэг жил болсон уу болоогүйсэн үү. Тэсний юм караокены газар нөгөө 5 өрөө гэдэг тохиолдол санал тавьдаг шүү дээ. Тэгээд бид хоёр өмнө төлсөд тохиолдол яасан. Тэр агуу хамгийн том ажил байсан та анхны. Тэгээд нэг өрөө нь болохоор ийм ерөнхийдөө караокены өөрөө ийм дотох интерьер дизайн юм насан туршидтыг зориулсан тийм интерьертэй газар байсан байхгүй. Агуу том хан. Тэгээд агуу том ажил. Дээрээс нь анхных хийгээд удаагүй. Тэгээд нөө бид хоёр өөрсдөө сөйлөлтөд өөрсдөө очижсэн байхгүй. Тэгээд ингээд цаг тохироод очисон чинь хан ингээ будгад хатаагүй. Тэгээд нэгдээ нөгөө баахан 15 гил аваад очсон байгаа гэдэг гадаа. Тэгээд будгийг хатахын хүлээгээд. Тэгээд тэр нөгөөсөө мүдгүй болонгууд юм нойт юм будагтай хан дээр. Нэг өдөр яг бүгд нэг өдөр ажиллаж байсан. Тэр л их гоё санаанд бас гайгүй бас том ажил байсан. Тэр их гоё. Анх бид хоёр одоо энэ бизнесээ яг ийм ажлын байртаа бид хоёр сая өнгөрдөг 2025 оны 6 сараас эхэлж дөнгөж ажлын байрт болж эхэлсэн байхгүй. Тэгээд тэрнээс өмнө дандаа гэртээ идэв гэсэн. Тэгээд манайх чинь яг нэг том бишээ 2 руу байр 2 хүүхэдтэйгээ ингээд өвлөн гэдэг. Тэстэйгээ өвлөн гэдэг. Тэнгүүтэл чи яг нөгөө хүүхдүүдийн хажуугаар хэллэг юм. Тэгээд энэ болгонд чинь наан цав үнэлтэн. Тэгээд энэ нэг акрилны бас юм үнэ таныг бас тийм гэртээ идэв гэсэн. Яг тэр нөгөө том ажлын хувьд ингээд тэр үед гэртээ хийдэг байхад ингээд гэрээ дүүр ингээд тэр чигтээ ингээд яг тэр гэрлүүд ингээд тавьсан. Тэгээ хүүхдүүд хараад нөгөө нэг эвгүй хүүхдээ дүүстэй юм чинь нөгөө хүүхдүүд хараа. Энэ юу гэж байгаа юм гэж. Тэгж гээгүй юм болдог байсан. Тэгээд одоо зунаас хойш ингээд ажлын байрт болсон хойш бас сайхан ажиллаад гэр тустай болсон байна. Сайхан байна.